Та бүхэн манай суугт янз бүрийн сургаггүй алга болсон хүмүүсийн талаар ойлгомжгүй твист ихтэй гэмт хэргийн түүхүүд болон хувилдааны онолууд гээд учир битүүлэг түүхүүд байнга сонсдог. Гэвч өнөөдөр ярих түүх бусдаасаа тис ондооч гэсэн сонирхолтой нэгэн мөрдлөгийн талаар бөгөөд та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Та хуучны буюу Windows XP үйлдвэрлэлийн системийг хизээж ашиглаж байгаагүй ч байлаа гэсэн. Энэ ногоон толгод цэнхэр тэнгэрийн зургийг хизээ нэгэн цагт ганц удаа ч олов харж байсан гэдэгтээ мөрөөцгөдч бэлэн байна. 2000-ад оны ихэнх үед буюу Windows XP үйлдвэрлэлийн систем эд мандаж байх үед компьютер болгоны дэлгэцийн зурагт Please гэх энэ зураг цаанаасаа автоматар сонгогдсон байдаг байлаа. Дэлгэцийнхээ зургийг өөрөө солиогүй бол энэ зургийг өдөр бүр тэрбум гаруй хүн хардаг байсан гэх тооцоолол бий. Энэ фото зураг домогт зургуудын нэг болсон ба реклам зар сурталчилгаанд ч ашиглагдаж зургийг дарсан зурагчин Чарльз Орер гэгчид рекорд тогтоосон их мөнгө болох $100,000 төлсөн юм. Харин сэтгүүлчид энэ фото зураг яагаад ийм сэтгэл татам талаар бүхэл бүтэн нийтлэл эссе бичцгээж байв. Please зурагт өөрийн гэсэн шүтэн бишрэгчид ч үүсэж тэд зургийн үүх түүхийг судалж ямар камераар хаана дарсан газрын талаар ч судалж ахин ийм зураг авахар тухайн газар руу ч явцгааж байлаа. Гэвч Please гэх энэ зураг хэдий сайхан байлаач хэсэг хугацааны дараа хүмүүс уг зурагнаас өөдөж ихэнх хүмүүс намар гэх энэ зургийг дэлгэцэн дээрээ тавьцгааж байсан юм. Please зурагнаас ялгаатай намар гэх энэ зургийн талаар хинч юу ч мэдэхгүй шахуу байсан гэхэд нэг буруудахгүй. Зургийг дарсан хүн, дарсан газар гээд хэдэн онд вэ гэдг нь ч тодорхой бос байлаа. Цаг хугацааны явцад Windows XP хуучирч хэрэглэгдэхэ болох үед намар зурагч түүнтэй хамт алга болсон юм. Намар гэх энэ зургийн нууц олон хүнийг сонирхлыг татаж "Тэ таанаас энэ зураг анх гарч ирсэн бэ" гэж гайхацгааж байлаа. Энгийн мэт энэ асуултанд хариулт олох нь маш хэцүү зүйлсийн нэг болж таарсан ба нийт хэдэн сарын мөрдлөгийн дараа л нэгэн учир нь олцсон байна. Энэ мөрдлөг хүмүүсийг хачиралтай газруудад хөтлж байсан нь Америкийн нэгдсэн улсын цахим архив, Оросын холбооны улс, Канада гэх улсуудаас гадна Билл Гейтс л ч өөрлөм хөтлсөн байдаг. Энэ түүх 2006 онд сэтгүүлч Ник Тошс гэгчид ажлаас нь ноутбук өгснөөр эхэлсэн юм. Тэр шинэ компьютерээ асаагаад өнөөхөл улиг болсон хуучин компьютерийн дэлгэцээр насаараа байсан алдарт Please зургийг харсан байна. Ник зургийг солихоор шийдэж намар гэх зургийг өөрөө ч мэдлгүй солон тавьсан юм. Тэр мэдээж өмнө нь энэ зургийг харж байсан ч хэдхэн секундээс илүү нарийн харж байгаагүйгээ ойлгосон ба ноутбукээ өөрлөгөө татан зургийг урд өмнөхөөсөө илүү тогтон харж эхэлсэн байна. Ник Тошс өмнө нь огт анзаарч байгаагүй зүйлсээ энэ удаад анзаарсан. Навчаар хучигдсан замын төгсгөлд ямар нэгэн хуучин модон хашаа эсвэл амбаар сарвч байгааг анзаарсан юм. Энэ зам, энэ газарч түүнд нэг л танил урд өмнө нь энд очиж байсан мэт санагдсан гэсэн ч яг хаана байдаг газар болохыг нь нэг л ойлгохгүй байлаа. Үүнээс гадна хэн энэ зургийг дарсан бол гэх мэт сонин асуултууд түүний толгойд араараасаа хүүрэн орж ирсэн юм. Хэдий эдгээр сонирхолтой бодлууд нь түүнийг мухардалд оруулж байсан ч нэг тэр байтугай зүйлсийн хариултыг олж байсан алдартай сэтгүүлч байсанд түүний сонирхлыг өдөөж эхлэв. Тэр өмнө нь хар тамхины сүлжээг илрүүлж Ватиканы нууц архивт нэвтрэхийн тулд Ватиканыг өөрт нь докторийн зэрэгч олгохыг ятгаж Италийн зартаа мафийнхнаас ярилцлагч авч байсан салбартаа жинхэнэ хатуу самруудын нэг байлаа. Энэ мөрдлөг тун энгийн зүйлээс ихэсэн нь зургийн дэлгэрэнгүй хэсэг рүү орж ямар нэгэн мэдээлэл хайхаас ихэсэн ч тэнд уг зураг 65 килобайт хэмжээтэй гэхээс өөр мэдээлэл олцсонгүй. Үүний дараа тэр магадгүй ийм нөхцөлд орсон хүн бүрийн хийх байсан зүйл буюу Google-с зургийг хайж үзсэн юм. Гэвч тэндээс ч юу ч олоогүй. Интернет ч гэсэн энэ зургийн талаар юу ч мэдэхгүй гэдгийг илтгэж байв. 7 хоног үргэлжилсэн үр дүнгүй ирлийнхээ дараа Ник энэ зургийнхаа талаар өөрийн ажилдаг байсан Vanity Fair гэх сэтгүүлийнхэндээ хэлсэн юм. Тэд бол зурагчид, сэтгүүлчид, IT-чдаас бүрдэх 90 сурвалжлах сэтгүүлчид байсан ба жишээ нь Америкийн нэгдсэн улсын Ирак дахь дайны жинхэнэ шалтгааныг нь тогтоож, Jennifer Aniston болон Brad Pitt нарын салалтын жинхэнэ шалтгааныг нь олон нийтэд ил болгосон туршлагатай нөхөд байв. Нэг үгээр бол тэд Никийн санал болгосон шиг ойлгомжгүй түүхүүдийг шүүрэн авч мөрдөн шалгах дуртай адал явдал эрэлхийлэгчд байсанд намар зургийн түүхт сонирхолтой санагдаж намар гих баг үүсгэн ажилдаа орсон юм. Намар багийнхан архивын зургууд дунд хайж хайлтын илэрцэн өгөгдлүүдээс нь ямар нэгэн сэжим олохыг оролдож зарим нэгэн зургийг пиксел бүрээр нь шахуу судалж эхэлсэн байна. Гэвч хэдэн сар болсон ч тэдэнд ямар ч мэдээлэл олдоогүйд энэ яг бодит газрын зураг биш байх гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Бодит зураг биш тул зурагчин болон тухайн газрын мэдээллүүд байхгүй байгаа гэж таамаглав.
Намар багийнхан энэ дүгнэлттэй бүрэн итгэж эхэлсэн ч Ник Тошс тэдэнтэй санал нэгдэхгүй байлаа. Энэ үед Ник Тошс ахин мухардалд орсон байна. Тэр сая хүмүүс өдөр бүр хардаг зургийн талаар ямар ч мэдээлэл олж чадахгүй л байв. Тэр яг хаанаас хайхаач мэдэхгүй байсан юм. Арга барсан Ник өөрийн найз нөхөд, сэтгүүлчид, зурагчид гээд мэддэг хүн бүртээ энэ зургийн талаар мэдээлэл байвал хуваалцахыг хүссэн имэйл илгээж эхэлсэн байна. Ийм нэг имэйлүүдийн нэгийг нь тэр Microsoft руу ч явуулж орхив. Гэхдээ тэр баг зэрэг зал хэрэглэж, худал хийсэн нь өөрийгөө нэгэн судалгаа хийж буй сэтгүүлч гэсэн ба намар гих зураг хүмүүсийн үр бүтээмжинд хэрхэн нөлөөлж байгааг судалж байгаа тул зурагчны эзнийг олж ярилцах хүсэлтэй байна гэв. Эдгээр имэйлүүдийн хариунууд хэдэн сарын турш Никт ирсгэсэн бөгөөд хинч энэ талаар мэдхгүйгээ хэлснээс гадна зарим найз нөхдөд түүнийг солиороогүй биз хэмээн санаа зовнцоож байсан юм. Хариултууд донд Microsoft-оос ч хариу ирлээ. Гэхдээ тэдний хариулт маш ашигтай байсан ба юун түрүүнд уучлал хүсэж зургийн эзний мэдээллийг ил болгох боломжгүй гэсэн байна. Намар багийнхан энэ хариултад маш ихээр гайхаж байсан нь яагаад зүгээр л нэг 5 жилийн өмнө хийгдсэн зургийн эзнийг хэлж болохгүй гэж Microsoft зурагчантай муудалцсан байж болох уу? Эсвэл үнэхээр энэ бодит биш зурагт бол ийм хариулт тэдэнд хэлв үү? Эсвэл тэд өөрсдөө ч үнэн хэрэгтээ намар зургийг хаанаас авснаач мэдэхгүй байна гэж байх уу гэх мэт асуултууд гарч ирж байв. Имэйлүүд тэдэнд ямар ч үр дүн авчраагүй тул намар багийнхан зураг дээрх мод, хөрс, ургамал зэргээр нь тодорхойлохыг оролдож эхэлсэн ч мөн л бүтэл муутай байсан юм. Гэвч мухардаад байсан тэдний мөрдлөгт цааш явах түлхэлтийг нь санамсаргүй тохиолдол өгсөн байдаг. Намар багийн нэгэн гишүүн хэний ч мэдэхгүй жирийн нэгэн сайт дээр зураг хайж аваад өнөөх зургийг олжээ. Тэр даруй сайтны админ руу бичиж тун найрсаг хариулт авсан юм. Уг хариултад эдгээр зургууд бидэнд хэрэглэгчдээс ирдэг тул нарийн мэдээлэл мэдэхгүй. Гэхдээ энэ зураг анх эрэхтэй Москвагийн ботаникийн хүрээлэнд хийгдсэн гэж байсан шиг санаж байна гэсэн хариулт байв. Намар багийнхан энэ үеэс эхлэн хэдэн 7 хоногийн турш жуулчид болон хувирсан ч Google Map-ийн тусламжтайгаар онлайн жуулчид боллоо. Тэд хашаа хороод зам харгуй мод бут бүрийг үзээд намар зураг үнэхээр бодит газрын зураг бол энд Москвад лав хийгдэггүй гэдэг дүгнэлтэнд хүрцгээсэн байна. Ник амьдралдаа анхудаа мөрдлөгийнхөө явцад ийм удаан мухардсан байдалд байсан гэжээ. Гэвч энэ нь нас барсан хэмээн тооцогдож байсан рок годыг олох юм уу? Эсвэл Мексикийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10% тэнцэх хөрөнгөтэй хар тамхины 8 ачингаас ямар нэгэн ярилцлага авахч онцгой ажил биш. Зүгээр л хүн бүрийн шахуу компьютерт байх зургийг хаана хэн хийсэнг олж тогтоох ажил байв. Тэр ахин дэлгэцнийхээ зургийг гаргаж, жилийн өмнө энэ зургийг санамсаргүй шахуу байдлаар дэлгэцэндээ тавьсандаа ч харамсаж эхэлсэн гэдэг. Ник анх удаа өөрийн барьж авсан ажлынхаа үр дүнг үзэлгүй бууж өгөх талаар бодож эхэлсэн байна. Гэвч энэ үед түүнд бас нэгэн солиотой санаа төрсөн нь Билл Гейтс лөө өөрлөө имэйл бичих санаа байсан ба тэр бас нэгэн залтай захидал бичиж түүнд илгээгээд компьютер хаалаа. Хэдэн 7 хоног өнгөрөх үед Ник Билл Гейтс рүү өөрлөө ямар нэгэн зургийн талаар бичиж хариу хүлээн суух нь маш тэнэг санаа байсанг ойлгон Гейтсийн туслах руу бичгээр шийдсэн юм. Тэр зүгээр ч нэг туслахыг нь сонгосонгүй. Түүний мэйл бичсэн туслах нь томоохон зургийн сайтны эзэн байв. Туслахаас нь хариу эрхийг хүлээх зураа Ник сайтны зургуудыг үзэж ямар нэгэн ижил зурагч болтгоо хайж байсан юм. Тус сайтад нийт 70 сая зураг байх бөгөөд намар гих нэртэй 50000 зураг байлаа. Ник Тошс хэдэн 7 хоногийн турш уг сайтыг үзэж зам дээр унаж буй намрын навчис гих нэртэй зургийг оллоо. Энэ сайт дээр зургийн талаар нарийн мэдээллүүд нь байдаг сайт тул Ник Тошс маш ихээр баярлаж байсан юм. Тэр энэ мөчийг маш удаан хүлээсэн учраас ялалтын мөч бүрийг илүү удаан сунгахыг хүсэж байсанд зургийн мэдээллүүд байдаг хэсэг рүү яаралгүй айжуухан скролдож байв. Гэвч тэнд 1999 оны 10 дугаар сард хийгдсэн зураг гэхээс өөр ямар ч мэдээлэл байсангүй. Ник Тошсыг Билл Гейтс рүү имэйл бичснийг нь бид бүгд санаж байгаах. Тухайн үед дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг рүү зургийн талаар асууж бичсэн үйлдэл нь утгагүй мэт байсан ч Гейтсийн туслах хариу ирүүлжээ. Түүний имэйл донд гол 3 үг байсан нь Канада улс Онтарио муж Кемпбелвилл гэх газрын нэр юм. Ник үүний дараа мэдээж Google Map-ийн тусламжтайгаар хэдэн өдөр Кемпбелвиллээр аялсан ч зураг дээрх дүрслсэн газрыг олж чадсангүй. Тэр Кемпбелвиллийн оршин суугчдад имэйл явуулж энэ газрыг хоттой харсан эсхийг нь асууж зураг явуулсан байна. Гэвч харамсалтай нь хинч энэ зургийн бодит газрыг харж байгаагүй. Мэдгүй гэх хариулт түүнд явуулж байлаа. Үүний дараа өмнө дурддагддаг Vanity Fair-ийн зураг судлаачид
Нэг таньдаг хүн нь зурагны хаана хийгдсэнг мэдэхгүй ч зурагчныг нь мэдэх юм шиг байна гэсэн имэйл ирсэн юм. Ийхүү Ник болон түүний багийнхан жил гарan хайсан зурагны эзнийг Питер Бурян гэдгийг олж мэдв. Тоошос тэр даруй зурагчны утсыг олж залгасан бөгөөд тэд хэрхэн зургийг сонирхож хэрхэн хүч хөдөлмөр цаг заваа зарцуулан жил гарan хугацаанд хайсан талаараа 30 орчим минут түүнд ярьж өгсөн ба хамгийн сүүлд нь хамгийн чухал асуулт болох хаана энэ зураг хийгдсэн бэ гэх асуултаа тавилаа. Энэ асуултын дараа Питер таг чимээгүй болох бөгөөд яг хаана дарснаа өөрөө ч санахгүй байв. Гэсэн хэдиж энэ нь баг зэргийн сэжим өгсөн нь үнэхээр Канадын Кемпбелвилд уг зураг дарагдсан гэдгийг зурагч нь санаж байсан ба тухайн үед гэрээсээ 100 км дотор л дарагдсан байх ёстой зураг гэдгийг санаж байсан юм. Ник Тоошос Питерийг энэ газар олж өгөхийг ятгах чадсан ба Питер Бурян намар гих зургийг дарж болох бүх газраараа явсан ч үр дүнд хүрэхгүй л байв. Хэдий зургийг дарсан зурагч нь өөрөө явсан байж болох газраараа хайн явсан ч энэ нь мөн л амаргүй ажил байсан бөгөөд Питерт яг л өвсөн бухал дотор зүү хайж байгаа шиг байсан гэжээ. Ийхүү өдөр хоногуд 7 хоногудаар солигдож хэдэн сар болох үед Никэд ахин аз дайрлаа. Хүмүүсээс Никийн болон фото зургийн эрлийн түүхийг сонсон нэгэн газар орон судлаач эмэгтэй түүнтэй холбогдсон юм. Тэр эмэгтэй Онтарио мужийнхаа газар нутгийн өнцөг булан бүрийг мэддэг нэгэн гэсэн ба 10 гаруй жил тэнд байгаагүй ч гэсэн бүдэг бадаг танил байна гэлээ. Хашаа болон замын төгсгөлд харагдах хөхөрсөн модон амбараар нь тэр Харрисийнхний хуучин эдлэнд байх газар мөн гэж таньсан байна. Ник Тоошос энэ газрын байршлыг Питер Бурянд өгч өнөөх нь тийшээ тэр даруй хөдөлсөн юм. Тэр оройноо Питер Ник рүү залгаж түүний жил гарангийн хугацаанд сонсохыг хүссэн хүлээсэн үгийг нь хэлсэн байна. Энэ газар мөн байна. Сэтгүүлч Ник Тоошсын өөгүй орлогын дараа бид энэ зургийг хэн хаана хизээ дарсныг нь мэдэж авсан бол хожим зургийг хүмүүс ахин дэлгэцэн дээрээ тавихыг хүснээр намрыг хайх ажил ахин эхэлсэн юм. Намар зургийг хайсан түүх ахин 2019 онд давтагдсан нь энэ удаад сэтгүүлчэд биш Reddit-ийн хэрэглэгч Наям Амарш гэгчтэй тохиолдсон байна. Тэр нэгэн өдөр өөрийн компьютерийн дэлгэцийн зургаас залхаж ямар зургаар солихоо мэдэхгүй ухаж байгаад орчин үеийн дэлгэцийн зургууд хуучны компьютерийн дэлгэцийн зургууд шиг амьтаа биш болчихсон мэт түүнд санагдсан гэв. Наям тэр үед намар зургийг сансан бөгөөд тэр зураг түүнийг хүүхэд байхад нь аавынхын компьютерийн дэлгэцээр байсан өөрт нь ч мөн таалагддаг байсан гэж саналаа. Тэр даруй зургийг Google-ээс хайсан ч ийм чанар муутайгаар л олсон байна. Энэ бол бодит зураг гэхээсээ илүүтэй шар ногоон пикслүүдийн цуглуулга мэт байв. Наям зургийн эзнийг хайсан ба та бидний мэдж байгаачлан Ник Тоошсон хэдэн сарын хөдөлмөрийн ачаар тэр маш урдан зурагчны нэрийг олж мэдлээ. Намар зургийг авсан зурагчин Питер Бурянд Наям имэйл бичиж намар зурагт өөрөө болон аав нь хичнээн дуртай талаараа дурсан. Харамсалтай нь энэ зураг чанартайгаар интернетэд байхгүй байгаа тул энэ асуудлыг нэн даруй залруулах шаардлагатай байна гэж бичив. Намар зургийн эзний хариулт товч бөгөөд тодорхой байсан нь $100 төлчихвөл асуудалгүй гэсэн байна. Гэвч Наям $100 зурганд өгөхийг хүсээгүй тул намар зургийн хамгийн чанартайг олж хэмэл оюунаар зургийн чанарыг сайжруулдаг сайтад хийн сайжруулан авч Reddit дээр байрлуулсан юм. Reddit-ийн хэдэн мянган хэрэглэгч сэтгэл хангалуун байлаа. Гэвч зарим хүмүүст энэ нь хангалтгүй байв. Өмнө нь намар зураг жижиг дэлгэцэн зориулсан хэмжээтэй байсан тул одоо том дэлгэцээр тавихын тулд баг зэрэг татан сунгаж хэмжээг нь томсгосон нь таалагдахгүй байсан гэжээ. Ямар ч байсан хүмүүст энэ жинхэнэ зураг мэт сэтгэл төрүүлэхгүй. Нэг л дутуу дөлмөг санагдаж байсан тул жинхэнэ зургийг нь авахыг хүссэн юм. Намар зургийн фанатуудын нэг Maya гэх нэртэй хэрэглэгч төлбөртэй сайтнаас албан ёсны зургийг нь авахыг хүсэж Reddit дээр мөнгө босгож эхэлсэн байна. 2022 оны 1-р сард энэ бүхэн эхэлж хэнд л ийм хуучны зураг хэрэгтэй байх вдэ гэж тэр бодож байсанд эхэндээ хагасжилд тал мөнгийг л босгож чадах байх гэж бодож байсан гэв. Гэвч цуглуулж байсан 300 фунт нь маргаашт гэхэд цугласан байна. Мөнгө илгээсэн хүмүүс яах гэж энэ 20 жилийн өмнөх мартагдсан зурагт мөнгө өгч байгаагаа тайлбарсан байсан юм. Зарим нэг нь ээж аавынхаа компьютерийн дэлгэцээр энэ зургийг эргүүлэн тавьж өгөхийг хүсэж байсан бол зарим нэг нь анхны компьютер дээр анх удаа найзтайгаа тоглоом тоглож байхад нь энэ зураг байдаг байсанд зүгээр л өөрийн хүүхэд нас залуу насаа дурсах гэж мөнгө өгч байна гэжээ. Эдгээр хүмүүсийн ачаар анх Ник Тоошсын зургийг эрен хайж эхэлснээс 15 жилийн дараа л намрын ойрог хувилбар интернетэд иргэн ирсэн юм. Энэ л зургийг олон мянган хүн өгүүлж байсан нь тухайн үед тодорхой болсон байна. Бичлэгийн эхэнд дурддагддаг Please гэх зураг өөрийн эзэндээ $100,000 дэлхийд даярах алдар нэрийг авчирсан.
Дэлхийн хаанч хэн нэгэнд энэ зургийг үзүүлэхэд Плисийг хизээ нэгэн цагт харж байсан гэж хариулах үзье. 2001 оноос хойш энэ зураг хэдэн тэрбум компьютерийн дэлгэцээр цаанаасаа автоматар л байдаг байсанд үүнд гайхах зүйл ч үгүй. Зурагчных нь хэлснээр цагаан ордны компьютерийн дэлгэцнээс ахуулаад хойд Солонгосын цахилгаан станцын удирдлагын төвийн компьютерийн дэлгэцээр ч харж байсан талаараа хэлсэн байна. Гэвч Плис зураг намар зурагнаас ялгаатай. Түүнийг Windows цаанаасаа тавьж өгдөг байсан бол намрыг хэрэглэгчид өөрсдөө сонгож тавьдаг байсан юм. Энэ арт түмний хайр Питер Буряныг Плисийн зурагчнаас илүү баян, илүү алтар нэртэй болгоогүй. Питер энэ зурагнаас $40 л олсон гэжээ. Питер Бурянч энэ талаараа намар зураг өөрт нь 15 минутын л алтар нэр авчирсан гэдэгч. Энэ нь бас тийм биш юм. Эхлээд түүнийг хэдэн 10 сэтгүүлчид хэдэн сарын турш эрен хайж, дараа нь уг зургийг нь дарсан газрыг хайж байсан бол шүтэн бишрэгчд нь зургийг хэмэл оюун ухаанаар чанарыг нь сайжруулж, зарим нэг нь мөнгө босгон худалдан авсан шүү дээ. Эдгээр хүмүүс зөвхөн намар зургал тэдэнд таалагдсанд үүнийг хийгээгүй бөгөөд тэд энэ зурагтай холбоотой цаг үеэ дурсах гэж тэр цаг үеэр хитгэн хоромж амьдрах гэж үүнийг хийцгээж байсан юм. Энэ зураг тэдний анхны компьютер дээр магадгүй анхны ажил, анхны хайр дурлалыг санагдуулж байсан байж болно. Харин зарим нэг нь өөрсдийн биеэр тэр газарт очиж үзцгээж байв. Ингээд энэ удаагийн манай сувагт ордгоос арай өөр төрлийн бичлэг төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ бичээрэй. Ямар дэлгэцийн зураг та бүхэн тэртэх Windows XP-ний үед таалагддаг байсан. Эсвэл одоо ямар зураг байгаа талаараа бичвэл мөн сонирхолтой байх болов уу? Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяртай.